Хөдөөж ахуйтай холбоотой бараг одоогийн байгаа нөхцөл байдлыг илэрхийлүүл дүгнүүл нэг хоёрхан тоол байгаа. Хөдөөж ахуйн салбарын эдийн засагт эзэж байгаа хувь хэмжээ 10%, Монгол улсын ажиллах хүчний 30% нь энэ салбарт ажиллаж байгаа. Зөвхөн энэ хоёр тооны харьцаа олон зүйлийг илэрхийлэх баг. Үндсэндээ тэнд ажиллаж байгаа хөдөөж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж 3 дахин бага байна л гэсэн үг. Олж байгаа орлого нь улсын дунджаас 3 дахин бага байна л гэсэн үг. Эдийн засагт ажиллаж байгаа салбарт ажиллаж байгаа 30%, эдийн засагт эзэлж байгаа хэмжээ нь 10%. Тэгэхээр энэний цаана олон яг үнэхээр тийм зарчмын болоод олон зүйлүүд энэний цаана илрэл жишээ нь одоо энэ хавар үүсэж байгаа энэ махны хомсдол. Энэ бол нийлүүлэлтийн хомсдол. Монгол улсын экспорт нь нэмэгдээгүй. Хүмүүсийн нэг хүний иддэг махны хэмжээ нэмэгдээгүй. Гэтэл энэ одоо зүгээр санамсаргүй биш. Одоо миний бодлоор бол энэ яг Монгол улсад тэр нэг нөгөө Голланд өвчин гэдэг нэг ондол номынхын төвшөнд ярьдаг зүйл Монгол улсад яг бодиттойгоор илрээд эхэлчихсэн. Нэг салбараас хараад уул уурхаан салбар гэдэг салбар эдийн засгийн зөнгөлөх хэмжээг эзэлдэг, олж байгаа орлого валютын дийлэнх хэсгийг эзэлдэг, бусад салбарууд нь шахагдаж уул уурхаагаас орж ирсэн доллар валютаараа ханшаа барьчихдаг. Энэ өөрөө Монголын дотоодын үйлдвэрлэл бизнесийн өрсөлдөх чадварыг одоо хомж эхэлж байгаа. Энэний нэг тод илэрлэлтэнд хөдөө аж ахуй жилээс жилд тэр салбарт ажилладаг хүн, амьдардаг хүн олдог орлого нь байхгүй болж одоо баг 10-аас доош хөвч орж ирнэ. GDP-д дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээ.